Сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн менторыг амлсан ёсоор дараагийн бичлэгийг оруулъя. За энэ өнөөдрийн бичлэг маань Солонгос данх одоо ямар байранд орсон талаараа, тухайн байрандаа байрлаж байгаад хэрхэн яаж ажилласан талаараа, мөн тухайн одоо байрнаасаа би хамгийн анхны ажилдаа ямар ажиллаж явсан талаараа, тухайн ажилдаа яваад ямар сэтгэлдээ үлдсэн талаараа та бүхэндээ хуваалцах болно. За би одоо мангу юг дээр буугаад өмнө нэгч харж байгаагүй хүнтэйгээ танилцаад одоо Солонгосоор Кушион буюу монголоор бол нэг хүний амьдрах тийм байр нийтийн байрыг Кушион гэж нэрлэдэг. За тэгээд тухайн нэг хүний амьдардаг байранд Кушионд очиж одоо тухайн хүнтэй танилцаад тэр газараа би 7 хоног байрласан байгаа. Нэг хүний амьдрах ёстой байранд хоёулаа амьдарч гэсэн. Цаашлаад ерөөхдөө нэг хүний амьдрах ёстой байранд хоёр хүн амьдарч болохгүй учраас би яах нь заавал явах ёстой болно. За тэгээд та бүхэндээ би Кушионы тодорхой хэмжээний жоохон мэдээлэл оруулъя. За би та бүхэнд арай жоохон зэрэглэл өндөртэй, арай жоохон үнэтэй Кушионы танилцуулъя. Би анх ягийн Кушионд байрлаж байсан. За энэ Кушион дотор юу байрлалтай вэ гэхээр нэг хүний онтож амрах, орос, хичээлийг санал ширээ, компьютер, зураг хүртэл байрласан байдаг. За мөн дотроо яах нь 0-тэй, дүүштэй ийм Кушион ерөөхдөө арай жоохон зэрэглэл өндөртэй байдаг. За ерөөхдөө Кушионууд дотроо бол ганцхан нийтийн одоо галтгой байдаг. Тухайн галтгоонд нь тухайн айлд байдаг бүх хил хэрэгслүүдийн галтгоонд байрласан байна гэсэн үг. За мөн яах нь гэхээр угаалгын өрөө хүртэл тустай байдаг. Уцаа угаагаад хатаадаг өрөө хүртэл тустай байдаг.